болон Кингс каньоны байгалийн цогцлбор газар. Одоо үзэж хөтлсөн Улаанмодын айн хагас нь Калифорнийн эрэг даасан бүсийн Redwood-ийн цогцлбор газар байдаг бол харин үлдсэн хагас Redwood-ээс дэвтэртэй. Түүний хэсэгтэй Savoy Кингс каньон гэсэн хоёр байгалийн цогцлбор газар оршдог. Айн зарим хэсэг устдаж үгүй болсонтой холбоотойгоор ийхүү хоорондоо байцаа газруудад харан орш болжээ. Savoy-ийн байгалийн цогцлбор газар байх Генерал Sherman хэмээх энэ мод энэ төрөл зүйлийн модын дундаас хамгийн том юм. Энэ мод 7.7 метрийн дуудач диаметртэй 80 м өндөр аврах том мод юм. Модны өндөр дунджаар 25 давхар барилгатай дүүцэн очдог. Эцэгт энэхүү аврах модыг ойролцоогоор 2-3 дугаар 2007 Ингээд Yosemite байгалийн цогцлбор газар. Калифорни мужийн хоёр хэсэгт орших Yosemite нэртэй газар нь Америкийн нэгдсэн улсын хамгийн үзэсгэлэнтэй алдартай байгалийн цогцлбор газруудын нэг юм. Их өндөр уус, хөндий тал, гол гориг, аврах хүрхнүүд зэрэг нь жуулчдаас гадна олон яган тэжээнд турш зураачдын сонирхлыг татсаар бидний байгалийн дор зүтгэхээр иржээ. Энэ газрын төв нь болсон 18 км квадрат талбайг эзлэх Yosemite хөндийн сүүлийн мөсөлийн мөсөн болоод бий болсон гэж үздэг. Yosemite гэдэг нэр Өвгөд Америк зүйлийн дөрвөн хэсгийн нэг болох Невадагийн хэсгээр нэг бот адад ирсэн. Энд амьдарч ирсэн амжирхан Зорайжэн. одоо онцлог газрууд бий. Дэлхийн улсад нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар Америкийн нэгдсэн улсын баруун эрэг даган байдаг. Газрын олон хэв тэмдэг бүрдүүлсэн Калифорни мужийн За ингээд тоглож илээ да. За тэгээд өөрийн цогцлог хийгээд алдартай хотуудын талаар өгүүлж байна. Хиймэл дагуулаас авсан зургийн баримтлалыг тоон дүрслэлийн хамгийн хэрэг цаатаа ногдож байгаагаар тодорхойлно. 1 метрийн мөрөгдөлтэй хиймэл дагуулаас авсан зургийг нь нэг хэсэгт 1 ам метр цаатаа ногдож байгаа гэж үгэн. Хиймэл дагуулаас зураг авах аппарат дэлхийн гадаргаас 681 км давхиж байхад энэ нь байхтай юм. Америкийн газар Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улсын Гурван сая орчим бөгөөд тэдгээрийн татаа хэдүү буюу 60 гаруй хувийн мормоны шилжүүлсэн байдаг. Энэ шилжсэн нь Юта мужийн хоёр үзэгдсэн амьдралд үе шилжсэн явдлаа. Энэ цагийн дугаараар дэлхийн шилж байгуулсан Юта мужийн байгалийн өөрийн цогцлборыг ялгаж байна. Монголын баажи буюу
Америкийн хүнгийн шинжлэх газар Юутагийн өмнөд хэсэгт Аризона хоттой хэвтэн оршдог. Энэ одоо даасан түвшнээс дээш 1500-1800 метр өндөр өргөгдсөн тэгш тав бүхий хөндөй юм. Хөндийн өнгө нь төмрийн оксидоос болж шууд удаан унтдаг. Харин манганы оксидоос болж таард өнгөтэй харагддаг байна. Энэ хөндийн онцлог бол бага нүдэд харагдах байгалийн өөрийн бүтээл ихт тогтход юм. Эдгээр элсэн болтсон хулуун давтагнуудын зарим нь 300 метр хүрсэн бий. Энэ газрын өвөл нь тэсгэн хөвтөн, харин зүүн нь аагийн хатан байдаг. Жилийн хамгийн хатан үе буюу 7-р сарын өдрийн дундаж хугацаа нь цэцэн 30 градус байдаг бол энэ хатан үедээ их хаад үүсдэг байна. Чулуун нумын хаалганууд Юутагийн зүүн өмнөд хэсэгт байх нумын хаалга нэртэй байгалийн тогтолцоор газар нь 2-аас гаруй байгалийн элсэн чулуулаг бүхий нумын тогтолцоодаас бүрддэг бөгөөд байгалийн өвөрмөц өдөгдөх газар юм. Энэ газар нийтдээ 310 км квадрат тавтай хэсгийг оршдог. Magyarах мөчид нарны хотод энэ газрын улаан чулуугийн өнгөтэй харшиж гайхамшигтай өнгийг бий болгодог. Энэ нь хэлбэрчтэй хойд хамгийн таамагтай үе юм. Сүүлийн жилүүдэд энд байх нумын хаалганууд багаар цөөлсөр байгаа бөгөөд 1977 оноос хойш гişэд нийт 43 нумын тогтод нуран унсан байдаг. Bryce Canyon-ы байгалийн цогцлбор газар. Энэ газрын хэдийгээр каньон буюу хавцад гэж нэрлэдэг үнэн дээр хавцад биш юм. Энэ бол Таунтон гамтын тэгш өндөрлөг талын зүүн үзүүрт орших тоон хэсэгтэй газар байрласан хад африкийн цогцлбор юм. Энэхүү өвөрмөц байдал нь манан бодолтой цагаагаар голын ус, нуурын чулуулагуудаас болж үүссэн гэж үздэг. Энэхийн улаан, улбар шаргал, цагаан энгийн чулуунууд нь улам бүр үүдэлтэй болгож жуулчдыг олноор зочлоход нөлөөлдөг байна. Энд уулын даграх, танаар булгах, од харах зэргээр амарч дугаалах боломжтой. Гэрэлтүүдэд агаарын бохирдол зэргээс болж бишрэх газруудад бидний энгийн нүдээр 2000 орчим од харагддаг бол Хойд Америкийн хамгийн харанхуй газруудын нэг гэдэг энэ газар энгийн нүдэд 7500 орчим од харагдсан гэсэн баталгаа бий. Тиймээс жилийн дуулуураар Bryce Canyon-ы одон орны фестивал зохион байгуулж энэ ажиллагаанд олон мянган хүн хамрагдсан байна. Great Salt нуур Мөсөгийн үеийн дараа дэлхийн уур амьсгал хуурай болсноос үүдэн Bonneville гэх нуур ширгэж Great Salt буюу их давс нуур гэж үздэг. Юутагийн хойд хэдийн дагуу байдаг энэ нуур манай гарагийн баруун хэсгийн хамгийн том давс нуур юм. Нуурын хадгалах хэмжээ энгийн үедээ 400 км квадрат бөгөөд энэ нь манай улсын хамгийн том нуур болсон. Гэхдээ цагаагаар энэ үедээ нуурын хадгалах хэмжээ өөрчлөгдөж байна. Хойд нь 1963 онд Шикагийн улмаас нуурын хадгалах хэмжээ 2500 км квадрат болж манай хэсэгнээс жижиг болж байсан бол 1988 онд энэ тоо 8500 км квадрат хүртэл хамарч байжээ. Энэ нуурыг өөрөө Америкийн сүнслэг тэнгис гэж нэрлэх юм бий. Гэхдээ сүнслэг тэнгисээс ялгаатай энэ газар олон тооны усан шуугийн энгийн нутаг болсон. Мөн давстай улсын цөөн зүйлийн замаг ургаж, давс нуурын том хохой тэтгэр замгаар хоолсон амьдардаг байна. Дэлхийн атлас нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар Америкийн нэгдсэн улсын баруун хэсэг, Колорадо, Вайоминг, Аризона, Невада мужуудаар хүрээлүүлэн оршдог элсэн уус, талгазар бүхий төл, оймол бүхий өөрсдийн хүнгийн холбоосон Юта мужийн байгалийн онцлог газруудыг танилцууллаа.
хоошны нэг харуулах байгаа. Манай гарагийн өнцөг болон бүр гаш байгаль гадарсан өөрийн тогтолцоонд анттай хотын талаар өгүүлж байна. Тэр багтаа татсан дөрвөн нөхцөлтэй хамгийн бага наавч байгаа. Юм шүү. Нэг метрийн нарийчтай миний багтаа Тэр яа нэг аамын зураг арах аппарат дэлхийн гадаргаас 681 км доршиж байдаг юм. Энэ сайн байна. Дэлхийн хамгийн том цэнгэлтэй хүрээдэн бүгд нэгэн архитектурын садагсаар дуусах Европ төрийн хамгийн том цэнгэлтэй хүрээдэн Испани улсад байдаг. Цэнгэлтэй хүрээдэн гэдэг бол олон хүний нэг дор цуглаж өөрөө цэнгэн уур амьсгалыг бий болгодог газар. Дэлхийн ертөнцийн метродыг үнэтэйг дуусгах Европ төрийн онцлог хөл бөмбөгийн цэнгэлтэй хүрээднийг танилцуулсан. Испани Вот это и хамна. Фишкол. Camp Nou. Испанийн Барселона хотод байх Camp Nou цэнгэлтэй хүрээсэн бол Европт хамгийн цэнгэлтэй хүрээсэн юм. Энэ цэнгэлтэй хүрээсэн Испанийн хөл бөмбөгийн Барселона клубын тавдан дөрвөлтөөр 1954-өөс 1957 онуудад баригдаж байжээ. Анх байгуулагчдаа 93 мянган хүний багтаамжтай байсан бөгөөд цогцолтой өргөдлүүдийн үр дүнд өргөө 99 мянган хүний багтаамжтай болжээ. Кампноугийн хүрээсэнд 1982 онд Испанид болсон футболын дэлхийн арга шалгаруулалт тэмцээний 1992 оны Барселонын Аргентин футболын төлөвлөлт өрнөжлөө. Мөн аргуудын дэгийн шилжээ тавьдаг хоёр удаа энэ төлөвлөлт өрнөжлөө. Реал Мадрид клубын талбай болсон Сантьяго Бернабеу цэнгэлтэй хүрээдэн дэлхийн хамгийн алдартай нэрсэлтэй цэнгэлтэй хүрээдэн гэдэг нэрийг үүсгэж цэнгэлтэй хүрээдэн анх газрын тодтон авч цэнгэлтэй хүрээдэн барих зүйлсийг удирдан ажилласан Сантьяго Бернабеу нийтийн нэрээр нэрвэжээ. Энэ цэнгэлтэй хүрээдэн 85 мянган хүний суудагтай бөгөөд багтаамжаар Camp Nou-гийн араас улсдаа 2-р болдог байна. Сантьяго Бернабеу цэнгэлтэй хүрээдэнд 1982 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээний Испанийн Camp Nou цэнгэлтийн дараа 2-р дорох томоохон цэнгэлтэй хүрээсэн юм. Европт хамгийн том цогцолтой Camp Nou 99 мянган хүний суудагтай бол энд харагдаж байгаа Wembley цэнгэлтэй 90 мянган хүний суудагтай. Өнөөгийн Wembley-г 2007 онд хуучин Wembley цэнгэлтийн суурьнээр барьж болгожээ. Өнөөгийн болон анхны Wembley цэнгэлтэд болсон томоохон тоглолтоос дурдвал 1966 оны хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулалт тэмцээний шилжээ тоглолт буюу анхны шилжээ баг тухайн үеийн нэршлэр Баруун Германы багийг хожиж анхудаага авраг болсон тоглолт энэ цэнгэлтэй хүрээтэнд өрнөж байжээ. Цэнгэлтэй анх 1909 онд баригдаж байв. 1923 онд Wembley цэнгэлтэй хүрээсэн баригдах үеэр FA Cup-ын хит-хитэн жилийн шилжээ тоглолтууд Old Trafford-д өрнөж байжээ. Дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгчдөөс үүдэн Old Trafford-д тоглох боломжгүй бол Manchester United клуб 1941-ээс 1949 онуудад өөрсдийн өрсөлдөж байх Manchester City болон цэнгэлтэй хүрээсэн хуваалцах Old Trafford цэнгэлтэй хүрээсэн болсон томоохон тоглолтуудаас дурдвал 1966 оны дэлхийн авраг 1996 оны За ингэж дараа үргэлжлүүлээ тоглоно. Оройч